Хэмбэ? Хараа Томи. Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч 25 дугаар суугдлаас танаа тооны нэвтрүүлэг хэлж гин. Одоо бүгдээрээ нэгэн айлхыг зорж орноо. Энэ бол Монголын загварын ертөнцид гэр бүлээрээ манлайлан байдаг ийм нэгэн залуу гэр бүл байгаа юм. Хонуулах хаа гэж итгэж байна. Унган нутагт нэртэй би. Нартаган байхад дацахгүй би. Нэрээ сумандаа нэртэй би. Тэр жороо Найз нь хэлэхдээ хамгийн уртлын орц гэсэн. хацар даран дүүлээд байна уу? Хахын душиг ихч мэд бүсгүй. Энэ баяшиг хамгийн уртлын орц нь энэ мөн үү? Дуудаад байна уу? Яргүй зинхэр хөдөө замаар яран дөхөж танай бочсоо яран уян дэлчин бүхэд явдаа гэвэл би чин яна танай кондо айргийн үнэрт хамар царгаа хутлаа сахтондоо айлын ихнэр нахахад намайг тасандаа Их холдих мөн. Сайн байна уу? Ой, сайн байна уу? За юу вэ? Хонох юм уу? Танайхыг зорж ирсэн юм аа. Хонох газар байдгүй. За орохгүй. Тий. Гэтэ орох үг нь яг ба эхлээд хонох үгүйг эхлээ шийдчихээ. Тэгэхгүй хэрэв хоноолохгүй гэдэх юм бол эртхэн замаа удсан дээр. Тий загвар. Тий Монголын загварын ертөнцид яг манлайлж яваа гэдэг. Яг ер нь бол зорж ирсэн юм. Тэгээ найзуудаар чинь хаяг чинь заалгасан. Тий яг л зөв заасан байна. Нэг төг болохгүй. Бүгдгээ яваа. Залуу хүмүүс байна. Ороод Тий, дийлгүй явах уу? Монгол хүмүүс байна. Автомаар. За гэлээ. За яг хоол болон дээр бүр орж ирж тий. Аа морьтой явна тий. За миний морьтой явах вэ? Би нэг зочин мочин шигөөшгтэй танай гэр бүлийн гişвшиг бай гэсэн. За гэлээ. За. Өвлжөө тухтай байна уу? Оо сайхан. Янз юм байна уу? За гутлаа талчи. Сайн байна уу? Гура хөл үч явчихё. За. Талчи. Энэ бол миний цайлган цагаан сэтгэлээ үрж ирсний бэлэг тэмдэг дээд сүв. Монголчууд бид чинь дээж өргөж амьдардаг шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тийм. Цаас үлнэ гэж. Дээж өргөнө. За дээж өргөж ийн үү ер нь? Өргөнө. Тэглээ болгоо юмсан. Дээж өргөн шүү дээ. Бидний сүүлийн ер нь хандлагын өөрчлөгдсөн юм шүү ер нь залуучууд маань бол дээж өрөхгүй ч байх. Зарим нь өрөх нь өргөдөг л байх. Гэхдээ энэ орон сууцнд амьдарч байгаа болохоор бас машин дээрээс өрөх гээд байдаг асуудал байгаа тийм. Тийм тэр жоохон. Асуудалтай. Тэгэл айлтганд хийм яагаад балкон дээр ингээл ингэчл дараа цэвэрлэхийг боддог шүү дээ. За. Дотроо. Нараа зөвлүүлээд. Одоо цаг 8:30 болж байна. Ерөнхийдөө бол хаалга тогшгод ерөнхийдөө найзууч хэлсэн. Ер нь их оройтож орж ирд юм шүү. Гэсэн. Гэхдээ өнөөдөр бол яг ба ер нь бол их тийм хулгаагаар их нь хаашаа найзуудтай чинь ерөнхийдөө хаяг залуу цаад ирж гэртээ байна гэж хэлэхээр наашаа дахиад ирж байгаа 8:30. Ерөнхийдөө бол гайгүй эрт ирэх үе гэртээ. Тий, одоо тэгэл яах вэ? Битэр чинь тэгэл ер нь бас алдаг оногтол өглөө гараал ерөөсөө шинэ орж ирнэ. Хамгийн гол нь яг одоо new fashion show зохион байгуулах гэж байгаа. OG your high fashion show гэдэг одоо 4 дахь жилдээ зохион болгож байна. Ер нь айгүй том ажилтай. Бидний одоо юу гэдэг манай эхнэрийн одоо тийм манай одоо гэр бүлийн бас юм бицэн бизнесийн бас тайлан гэж хэлж болохоор ийм том бас ажил бас болох гэдэг битүү заагвал. Өнөөдөр бол ерөөсө гадуур баахан ярьлага өгөөл явж байгаа. Хаалга ингээл тогшоо хүн чи явахтай ер нь тэгж боддгоо л байх л. Гэхдээ зүгээр төсөөллөөр бол ингээл хаалга тогшоол хараад ирэнгүүт таамаа бол ингээл амар гонжмаачтай. Ганцхан тий. Аа эхнэр бол яа миний мэдж орвол загвар цахим бүтээгч. Тийм загвар цахим бүтээгч ингээл ерөөсөө ингээл бас ингээл байж ах юм байх гэдэг зүйл. Аа тий хоёр хүүхдээ ингүүд хоёр хүүхд нь бас амар ингээл гялцал байж ах юм байх гэж бодлоо шүү дээ. Хүний төсөөлөл юм да яг хөө тий. Тийм тэглэг байх уу тий. Тэг гэртэй байна гэдэг чи өөр шүү дээ. За танилцъя. За танилцаар юм. За яа. Аа?
заяа. Тэгш заяа. Чамаа ингэдэг юм. Дэмдэн базар. Хаах чи нэрээ мартах нь чинь үү да? Дамдан базар. За ингээд дөрүүлээ. Дөрүүл. За. За одоо хоол цай. Цай цүү. Хоолн дээр орж ирсэн гэдэг байгаа шүү дээ тий. За би тогийн чихэр. За хоёр дүүдээ яадаг юм блэ дээ. За хоёр дүүдээ энийг Ваа яа. За танай томооны үед тий дархлаа дэмжих актимел гэдэг тараг гэсэн шүү. Өө за яасан гоё. Манай охин ч бол бүр тарганд нугсгүй. Ногсгоо. Яг хөө тэгээд ер нь За шууд задлаа. Аав задлаа тэгээд. Тэгээд ер нь бол гэхдээ та нарын чинь тухай ер нь тэгэл Google тэгэл гараад ирэх юм байна шүү дээ. Ер нь бол ингээд дөрүүлээ амьдэрдэг хоёр хөөхтэй. Тэгээд ерөөсөө тэглэрж хөөхтэй юм байна. Бэлэгтээ орохгүй болохгүй гэл. Тэгээд ийм одоо харин томооны үед бол дархлаа дэмжих гэсэн. Шингэр Тэгээд жоохон төвхтэй байх юм уу ер нь одоо ингээд л одоо юу гэдэг сошиал ярчим уу ингээд ер нь илдүү юмд ингээд баян ингэж төвд байх нь ер нь сурцсан. Тэгээд яг анхандаа ч жоохон хэцүү. Би ч ер нь юм тоодог юм л да. Тэгээд манай хүн л хөрхий хэцүү байсан да. Тэгээд би ч яг моделууд ч юм бол байнгын л ингээл янз бүрийн хэлэгдээл тий. Хүмүүс ч одоо бүр сүлдээ тийм нэг сонио өрөөсгөл бас ойлголттой болцсон тий. Манай хүн ч бол угаасаа багш хүн. Урлагаар дэмдээд сургуулийг ерөөсө төгсөөл багшлах эрхээ аваад шууд багшлаад 2003 оноос 11 он хүртэл 9 жил багшлсан байна. Тэгэл яг ер нь бол гэр бүлээ зохиогоол эхний хүүхдээ гаргаал тий. Тэгэл ер нь ховдоо гараад. Яг бид тэр одоо Овгтүр гээд манай бас хүний тий үүсгэн байгуулсан бас өөрөө оёод байна гэсэн үг шүү дээ. Ер нь санаа нь бол тийм биз дээ. Тий яг өөрөө оюун ч гэж байхгүй л тий ер нь бол загвараа гаргана тий. Тэгээ бас одоо өртөг шингэсэн Монгол бүтээгдэхүүнийг бас бий болгоол одоо ингээл явж штэ. Тийм шүү. Бас л нэг үндэсний үйлдвэрлэл шүү. Тэглгүй яг хаа. Одоо тэгээд Овгтүр маань бас ер нь их амжилттай явж байгаа. Одоо 2017 оны 12 сарын 20 буюу одоо шинэ жилийн өмнөхөн Хөх хотод дэлгүүрээ нээх гээд бас ингээд ажиллаж байна. Хөх хотод манай Эрдэнэ ТV-с гарсан байлээ шүү. Тийм шүү дээ. Хөх хотод маань бол түрүү жил яг манай салбараас гэх юм бол торгийнхан гарсан байт. За. Гэртээ танилцуулаач. Гэртээ танилцъя тийх үү? Гэртээ. За гэртээгээ ихнэр танилцуулах уу? Яах вэ? Би юу? Гэртээ танилцъя. Тий. Залуу гэр бүл. Тэмүүлэл дүүрэн гэр бүл. Тий. Гэртээгээ сайн танилцуулаач. За тэгээ манайх бас ороод удаагүй байна. Тий. Нэг 2-3 сард орлоорой. Тий. Ерөнхийдөө тий 4 сард орсон байна. Тий. Тэгээ ямар ч байсан бас ингээд тий арай амжиргаагаа жоохон дээшлүүлээ тэгэл мэдээж явчих. За тэгээд яг хоо ерөнхийдөө за явах уу? За тэгээ явъя. Тий. За энэ хаан хатны унтлагын өрөө. Тий унтлагын өрөө. Тэгээ яг хөө тий бид нар бас нөө гэртээ ирээд бас ярих зүйлтэй байвал их гоё байдаг шүү тий. За миний хувьд л бол бас ер нь юмны одоо зах зох бас хийхийг жоохон гарын дүүтэй ч гэх юм уу тий бас хүсдэг. Яг энэ өрөөнд гэх юм бол за миний хийсэн юмнууд бас хэд юм байгаа тий. Одоо энэ онцлогны өрөөний энэ гоёлын хан шүү тий. Энийг хийсэн. Одоо монголоор бол 10 ч энэ юм да тий. Тий одоо энэ онцлог. Тэгээ угаасаа анзааруул ингээд юутаага адилхан байгаа. Хөшгөтэйг адилхан. Хөшгөтэйг угаасаа хөшгөнийхөө материалаар ингээд хийсэн. Бид тэр нөө урд одоо манай дэлгүүр одоо нэгдэж байгаа зочд буудлага байгаа байхгүй. Өвөр Монгол зочд буудлага гэдэг Хөх хотод бүр 5 удаа айгүй гоё зочд буудлага. Тэгээ бид нэр ерөнхийдөө урд манай бас түншүүд байна. Тэгээд за ингээд хамтарч ажиллая гэж санал тавиад тэгээд Хөх хотод ураад тэгээ бид хоёрыг тэр Өвөр Монгол зочд буудлага гэдэг тэнд буулгасан. Тэгээд тэнд ингээд харсан чи айгүй гоё юм гоёлын хан манта. Тэгээд манай он ямар гоё юм бэ? Энийг гэртээ хийвэл гэл тэгэхгүй юу? Тэгэхээр давай би хийнэ гэл. Тэгэл яварсан чадаа ядаа ингээд хийсэн. За
энэ бас нэг хийсэн бүтээснээ ярьсан. Гайхуулах гэдэг байгаа шүү. Гайхуулах гэдэг гэсэн. Энэ бас нойлын өрөөний юм чулуун давцантай бас ийм төмбөшиг мөмбөшиг тий. Өөрөө хийсэн юм уу? Тий, эхнэрийн захиалгаар одоо ийм толдоо ийм тавир мавир өөрөө хийсэн. За. Ажилсаг юм аа, ажилсаг юм. Тий. Тэгээ энэ сандал мандал бол бас хөргө харагдаж байгаа юм шүү дээ. Өөрөө ичж байгаа юм ерөөс ингээд тийм шүү дээ. Та ч одоо бас бест бүдэнтэй хамтарч ажиллаж. Тийм. Энэ гадарлаа бас Тий. энэ. Тэгээд ер нь ингээд хөрхөө ингээд бас загвар дизайн ихнэртэйгээ гаргаад тий. Тэгээд арга ивэн болоод бас хөрхөө хийчихнэ. За. За одоо ийшээгээ. За. За энэ болохоор манай ажлын өрөө байна. Ажлын өрөө байна. Тий. За. Тэгээд бас энэ ханы энэ том шкафа хийчихэж байгаа. Тэгээ энэ одоо номын тавир гэх юм уу энийг бас хийчихэж. Энэ өөрхөн жижигхэн ширээ мэрээг бас ингээ хийчихнэ. Өөрөө ич. Тэг. Мондог байна. Гэтэ ер нь бол бид нэг хэсэг ер нь бол дээхэн үед 2000 оны ихэнх хавцаач баха да баг ер нь загвар өмсгчд тэгэхээр их тийм буруу хандлагатай байж гэж. Ер нь бол эмгтэй болгоно нэг тийм хөнгөн явдалтай ирчүүд нь тэгэхээр нэг бас нэг замбраагүй ер нь дэс үл үе тэрийг ингээ ойлгохоор ер нь бол юу шүү дээ эмгтэй гэхлээр л буруугаар ойлгодог эрэгтэй нь болохоор нэг архич юмлдаг тий олон танил болохоор нэг хөнгөн явдалтай болдог энэ хандлагууд магадгүй илүү одоо юу гэдэг өөрөө бол модель гэж хэлээд байна миний бол загвар өмсчдөд нэлээд их тийм хандлагатай байсан одоо сүүлийн хандлага ойрн аваагайгүй байх шиг байна тийм шүү дээ. За яг би энэ асуудал дээр болохоор ерөнхийдөө одоо би чи ерөнхийдөө 2006 оноос хойш яг модель болсон. Тэгээд тэгэхэд жоохон л хөвгтэйсэн да. Тэгээд ерөнхийдөө бол их нэртэйгээ танилцаад 2008 онд тий. Тэгээд яг би чи бас л ингээл залуу хүн жоохон хөхөд тэгэл бас ингээл божигнаал наасан хүмүүстэй орж гараал тий. Тэгэл стариц ингээл явдаг л. Тэгээ яг яалтчгүй манай их нэр өөрөө бол бас их сайхан юм ихтэй л дээ. Намайг ер нь одоо юу гэдэг би ч одоо сүлд их нэртэйгээ ингээл найзлал тий жоохон нэг гэртээ ороод тэгэл манай хүн шилж эхэлж байгаа юм чи тий за эндийг чи одоо юм болох хэвээр ингэж тэгэж л тэгээ бас ойлгож ин л та тий тэгээ бүр найзууд бод бүр нэг хэсэг шоо гараад дөр уулзъя барыг өө найз нь өстой боломжгүй гэртээ байна бүр гайхал чонмоглоос гарсан юм энэ гэл нэг тиймэрхүү үе болоод байсан юм а тэгээд мэдээж яг гэр бүл зохиогоод одоо тэг ихнийхээ одоо хүүхдийг болоод ингэ явж байгаа. Яалтчгүй эрэгтэй хүнд л бол одоо хариуцлага гэдэг зүйл яг ирдэг юм байл л дээ. А тэгээд яг тухайн үед бол зөв нэг л зүйлийг би зөв одоо өөртөө амласан ч гэдэг юм уу те. За ямар ч байсан хариуцлага гэдэг бол маш чухал те. Тэр хариуцлагыг бол маш өндөр түвшинд одоо юу гэдэг ойлгож ухаарсан гэх юм уу те. А тэгээд дээрэс нь бас одоо энэ загварын одоо энэ ажил мэргэжлийнхаа хувьд ч гэсэн ер нь энэ нийгэмд байдаг энэ өрөөсгөл ойлголтыг өөрөөрөө би яг би хичнээн биш гэд хэлэгч гэсэн өөрөөрөө бас үлгэрлэе гэж ер нь их бодсон. А тэгээд одоо моделийн хувьд ч одоо маа найзууд ойр тойрны хүрээлдэг залуучууд тийм нэг үе одоо модель одоо бүсгүүчүүд байна. Дандаа одоо юм бас сайхан мундаг явж байгаа юм залуучууд одоо охтууд бол байна. Тэгээ ялангуяа одоо юу гэдэг эрчүүд гэх юм бол одоо яг манай одоо фракцэл гэж ярьдаг да тий. Манай залуучууд бол бүр мундаг явдаг. Тэгээ бид нар ч гэсэн бүр яг хоорондоо тэгж ярьдаг тий. Ер нь энэ нийгэм дээр байдаг энэ бас жоохон юм буруу ойлголт тий. Энэ жоохон юу бол зас залруулах зүйтэй тий. Бид нар одоо юу гэдэг өөрсдөө бас үлгэр болж нийгмээ бас тодорхой хэмжээгээр манлайлж тий. Шинэ залуу үедээ бас үлгэр дуурайл болж ингэж явах хэрэгтэй гэдэг бүр яг энэ зорилго хүртэл хоорондоо бүр ингэж ярьж тий үг үйлдэлээ ч гэсэн бас их бодож цэгэнж одоо өнөөдөр ирж штэ. Би ер нь жоохон жимиг асчаад энэ өмсөх юм шүү. Тийм шүү. Таач болоод бас тий сайхан нуруутай. Угаасаа маа монголчууд ч ер нь сайхан нуруу туруутай болсон. Таач очсон ерөөсөө би хаагараа голдохгүй. Тий яг бай. Ховц орхон бичдэг. Одоо хүний үдийн чиг хандлага хүн хувцаараа бас өөрийгөө илэрхийлж болно. Тийм үү ямар хувц өмсдөг тэр байдлаар нь хүнийг илэрхийлж болно. Тэр хувцыг бусдад таниулна гэдэг бол та нарын уур чадвар мэрэгжил мөн. Гэхдээ ганцхан зүгээр тайзан дээр алхах биш бас тэр чин дүрснийхээ хувьд ч фото зургийн хувьд ч бас жүжигчин маягтай байх хэрэгтэй юм шиг юм бас шаардлага байгаа даа. Юу гэдэг нэг намрын ноолорыг өмсвөл
Арай жоохон номрын характер гаргах ч юм уу те. Одоо юу гэдэг нэг янз бүрийн характер хүнээс гардаг баг. Энэ бүхэн бас юу гэдэг зүгээр нэг тайзан дээр алхаад авах биш. Миний бодлоос энэ бас нэг тийм том урлаг бас нэг том бас урч чадвар мэрэгжил юм шиг надад харагдаад. Дэлхийн хандлагыг харахад ч гэсэн шүү дээ. Ер нь бол яхав те ийм яг загвар өмсөгч гэдэг хүн болол одоо юу гэдэг манад л нэг ийм одоо зах зээл нь жоохон жижигхэн дээрэс нь одоо яг социализмын нийгмээс одоо ардчлалын нийгэм рүү одоо шилжсэн. Тэгээд бас нэг яг хөвдөө бас нэг алдаж онсон хүмүүсийн одоо тиймэрхүү юугаар нэг ер нь моделийн нэр хүндэл бол манад л яг үнэрлэхэд жоохон муу байдаг. Яг зүгээр дэлхий дээр аваад үзэх юм бол бүр айгүй өндөр нэр хүндтэй амар тийм том одоо юу гэдэг зах зээлтэй ер нь тэгэл одоо юу гэдэг нэг жоохон лакшери, жоохон элит гэл тэнгүүд яалтч ингээл бүх юм ингээл загвартай холбогдоод явчихдаг. Тэнд байгаа нөгөө нэг мундаг дизайнерууд нь тий маш их мөнгөтэй болцсон ерөөсөө тий. Тэгэл модельууд нь ч гэсэн ингээл маш өндөр одоо ашиг орлоготой. Ерөөсөө бүх хүмүүсийнхаа нүдэн дээр ингээл бас ажиллаж амьдрал гэж байдаг. Айгүй ингээл хаанч явсан ингээл одоо юу гэдэг ингээл анхаарлын төвд байж байдаг. Ер нь л нэг гоё л доо тий. Гоё л доо ер нь. Би бол яг энэ салбараас бол одоо сайныг нь л олж харж байна. Яг бүр бодлохгүй бүтэхгүй байгаа зүйлийг бол одоо сайн мэдэхгүй л байна. Ер нь бол бүгдээрээ л одоо юу гэдэг тэгэл тэр гоё мисэн тэмцээнд Монголынхаа нэрийг гаргаж байна. Тэнд нэг том шоу болж байна тий. Энд ингээд сайхан залуучууд хөдөлмөрлөөд тий ингээд явж байна. Том загварын шоунд манайхан загвар зохион бүтээгч нь модельд нь ч оролцож байна шүү дээ. Бас л уг сайхан тий. Монгол цус Монгол дүр төрх тэнд ингээд алхаж ийн гэдэг гайхалтай шүү. Тийм шүү дээ. Тийм тий. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. За энэ зочны өрөө. За зочны өрөө. За ерөнхийдөө за өнгө айс одоо стил имижийг бол мэдээж манай хүн болол гаргасан байгаа. Тэр өнгөний цаавал дугаа байсан дээр үстэй одоо тийм шүү дээ. Би бол гэхдээ яг бид хоёр ерөнхийдөө хоёулаа яг цагаан өнгөн дээр бол яг сэтгэл нэгддэг. Тийм тэгээд цагаан өнгийг юм одоо номин ногоон гэх юм уу те номин цэнхэр юм өнгүүдээр бол бас хоршиж бол гаргасан байгаа. За тэнд бурхан дахил харагдаж байгаа шиг байна. Ер нь бол тийм. За яг нь ер нь одоо бас харагдаж байгаа шиг. Үзүүлж харуулах юмнууд бас мэрсэр бий. Яг нь монголчууд бас ингэдэм юм байна. Гал голомтой бадраахлаар ер нь бол ингээд яг бурхан дахил ингээд залдаг гэл одоо тэгэл яалтчгүй тэгэл одоо монгол хүн тэгээ одоо тэгэл бас их олон 100 жил одоо юу гэдэг юм буддын шингаар одоо монголчууд явлаа шүү дээ тий. Тэр ч утгаараа яг ингээд бэлгэдлийн чанараар бас ингээд зурнууд яатсан. Энэ л тэгэхээр манай эхнэрийн соёлын тэргүүний ажилтны бас тэмдэг байна. Тийм байна. Манай хүн ч одоо салбарт 15 жил ажилласан. 9 жил багшилсан. Одоо өвгтөр брэндээ гаргаад л бол 3 жил болж байгаа тий. За энэ болохоор тэргүүний залуу гэд бас нэг юм цол тэмдгээр түрүү жил битээр энийг авсан юм аа. За энэ төлөө сервантын нэлээмнүүд байна. За тийм байна. За ерөөхдөө бол зөндөл юм байна. Энэ болохоор бас нэлээ одоо нэр хүндтэй шиг. Би бас эндээ дуртай 2012 онд Asia Model Festival Awards гэдэг одоо Солонгосын моделийн холбооноос Азийн том наадам, фэшн наадам зохион байгуулалт тэрний одоо Model Star Award гэдэг 2012 оны 1 сард бас авч ирсэн байна. За том шагнал. Тийм. За тэгээд за энэ байна. За энэ бас одоо Asia Model Festival Awards-ын 2010 онд бас олонний тайшаалд нийцсэн гэдэг шагнал. Тийм байна. За 2010 онд байгаа. За энэ болохоор 3 ижилхэн шагнал байгаа. Тэгээд энэ бас их гоё шагнал. Би энэ бүр медаль гин. Тийм. Би энэ шагналуудад бас их хайртай. Ягаад тэгэхээр яг түн шиг шоу болсны дараагаар би энэ тэмцээнд оролцсон байгаа. Хонконгод болсон International Fashion Supermodel Contest гэдэг одоо ийм уралдаанд оролцоод эрэхтэй 6 шагналын 3-ыг аваад ирсэн. Энэ чемпион буюу одоо Grand Prix шагналын тэгээд энэ нь болохоор social media санал асуулгаар нэгт орсон байна. За энэ нь болохоор фото модель аваад гэсэн юм 3 шагналыг аваад ирсэн байна. За энэ нэг алдартай яг түн шиг байна. За. За энэ болохоор 2010 онд болохоор Vision гэдэг бас юм том загварын
уралдаан болдог байсан. Тэнд бас оролцоод Монголын хамгийн анхны бүр яг албан ёсны топ модель, эрэгтэй топ модель гэдэг бас шагналыг авч ирсэн. Урд нь болохоор нөгөө гоёл наадмаас л бол эмэгтэйдээ топ өгчөөд эрэгтэйдээ шилдэг гэдэг юм шагнал өгдөг байсан. Тий. За 2009 онд болохоор Vision 2010 гэдэг зохион байгуулагдаа. Тэгээ тэнд нь бас яг тухайн үеийн одоо миний үеийн маш олон гоё залуучууд модельүүд орж исэн. Тэр дундаас бас шалгараад тэгээ одоо яг Монголын хамгийн анхны эрэгтэй топ модель гэдэг бас юу авч илаа. Тий. За цаашаа явъя. За энэ шиг бол за манай хоёр зулцгын өрөө байна. За. Тэгээд энд ингээд Цэнхэр ягаан гэж байгаа шүү дээ. Ерөөсөө харахад бол хинийх нь орвоо гэдэг нь ерөөсөө тодорхой. Тэгээ одоо юу яаж ийна? Хуучин гэртээ бид дөрөв чинь дөрүүлээ нэг том орон дээр унтдаг гэсэн. Манай хоёр ч ерөнхийдөө бас би хааж жижигхэн байж. Тэгээ одоо энэ шинэ гэртээ ирснээс хойш мар солигнууд ч өрөөндөө унтахгүй. Ерөөсөө өрөөндөө. Эсвэл ерөөсөө битүүрийг нэгээр нь аваад ингээл бүр ямар сандаа гойж байгаа. Яав ич хөрн одоо ингээд хамтдаа байдаг шүү дээ. Хамтдаа унтдаг шүү дээ. Та хоёр одоо яагаад байгаа юм бэ? Ерөөсөө ойлгохгүй. Тийм. Одоо тэг ямар ч хэлсэн нэг тэгж жагаад одоо тус-тустай орон дээр өрөө тэгж шүү дээ. Одоо хуучин гэртээ бол нэг том орон дээрээ л унтдаг байлаа гэж. Яхаа хүн ингээд залуу хүн ингээд тэмүүлээд ажил үйлстэй үнэнч байгаад ингээд цаашаа хөгжихийн төлөө тэмүүлээд ингээд яваад юу гэдэг одоо ингээд тус-тустай өрөөтэй болоод хүүхдүүдтэй хүртэлтэй сурч боловсрох бас амьдрах тухтай оршинд бүрдүүлнэ. Амьдрал ингээд аяндаа дэвчин сайхан. Гэхдээ зөвхөн залуу хүнд энд ингээд нугарахгүй байх гэдэг ерөөхдөө жишээ нь танаа гэр бүлийн учир шалтгаан нь юу вэ? Ер нь бол эхнэр битэрийн хувьд айгуу гоё нөө бинэ яг ингэж бас гоё олсон юм болоо даа л гэж би боддоо шүү дээ. Тэгээд хоёул айгүй их нэг дэврэн хүсэл мөрөөдөлтэй хоёр хүн нийлцсэн. Тэгэл ерөөсөө яг тэр чигээр ингээл нүгээр сагааж алтай гэр бүл бүтээ цогцлоо тий. За Монголынхоо нэрийг солоосо таниулсан тий юм том одоо тий хөлтийн бизнес тий юм гоё бүтээгдэхүүн брендийг бий болгоно гэд. Хоёулаа л яг ингэж боддог гэсэн хоёр талаас олцоод. Тэгээд би бинийгээ бас их ойлгодог тий. Би биендээ итгэдэг, би бинийгээ одоо дэмждэг, нөхдөг тий. Угаасаа нэр юм арга бэлэг гэж байдаг тий. Нэг дутууга нөхөж дундуураад өргөдөг гэхчээр тий. Яг л тийм байсан. Тэгээд бас их сонио манай хүн ч надаас бас их тий. Тэгээд бас сайхан бүсгүй, сайхан мэрэгжилтэй тий. Тэгээд битэрчүүд тэгэл бас очихгүй байхаар л байсан. Тий. Гэтэл тэгэл тэр олон жил намайг хүлээж ийж тий. Би ч одоо тэр жоохон ингэж явж байж. Ер нь тэгэл жоохон юм байж бас тэгэл ингээл бас явж л байдаг. Тэгээд бас очраад энэ сайхан гэр бүл болоод бас амьдрал болж л байдаг тий. Тэгээд амьдрал болоод бас яг хоо тодорхой хэмжээнд ингээд сайхан бас явж л байдаг. Би бол бас их баяртай байдсан шүү дээ. Яг нь сайхан бай. Тийч өмсөхөр шахах юм. Өндрөө харуул энэ өндрөөр нь болдог л юмарыг өмсчихөр юм шиг их болтын Азийн одоо топ мопын хажууд бол. За үүдний өрөөний хэсэг бас энийг бас өөр хэлсэн байгаа. Үүдний шкаф. Нөгөө нэг юуны чин үргэлжлэл энд явж юм те. За тийм байна. Таны нэрээ юу үлгчээ. Тэ. Танаа хүн чи ерэн зүгээр баг танаас уран юм шүү. За ингээд энд бас чиний өрөөний нөгөө нэг үргэлжлэл юм уу бас байгаа тий. За тэгээд хамгийн том ажил нь галын өрөө байна. Энэ хамгийн том өрөө. Тий. Тэгээд энийг болохоор яг хуу манай хүмүүс болохоор өөрөө яг интернет энтрийг харж агаад хайж байгаа. За иймэрхүү хийгээд. Тэгээд яг судлаад үзсэн чинь яг хуу жоохон Америк юу дизайн л байна л да тий. Ингээд өөрөө ингээд бүр дээшээ тааз руугаа тулсан юм өндөр. Тэгээ ингээд тий энэ юу болохоор харин тий ер нь бол яг энэ чинь ингээд одоо зарим хүмүүс ингээд бодох юм бол гайхуулаад байж хүн ингээд өөр хэмиг хийжээд ингээд багтаад байж тий бүр ингээд байж бүр ярмаарс би хийсэн гэд бүр ингээд багтаад ингээд сайхан тий хийсэн юмтай ингээд тий би яг нөө тухайн үед яг одоо залуучууд чинь айгүй нөө сошиал одоо амьдралдаа идэвхтэй болчиход байна. Тэг яг юм аваад тавьчих тийм үү. Тэг юм хийлээ мэлээгээд би ч мараг сар гаруй сошиал руу ерөөсөө юм хийгээгүй. Тэг яг ингээ хийжтэй мөгсөн чи манай за яах юм.
яа бас тий яа хотлоо өнгөрж байгаа юм шиг байна. Чи одоо өөр ингээд жинхэнэ яг ингээд өөр авьяасаар бүр тий. Тийм байна. Зэ. Тэгээд оролцоод байж тий. Сүрхий мас сүрхий. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. За хэдүүлээ ширэндээс та нар бас гэртээ орж дөнгөж орж ирээд байж байгаа байдал уу тий? Үгүй түрүү бас цаг гаруй өмнө орж ирсэн. За. Тэг яг юу яасан? Уусаа өчигдөр миний төрсөн өдөр болсон. За. Тий. Ерөнхийдөө бол яг өчигдрийн мэрсэр юмнууд бол байгаа. Одоо тэгээд тий. Хортморт байна. Нийс салаад байна тий. Нийс салаад байна. За төрсөн өдөр болсон. Төрсөн өдрөөрөө тэгээд хан завбуу. Оо. Тийм. За төрсөн өдрөө би бас яг төрсөн өдөр ярихлаар нэг бас жоохон оршил ихтэй. Яг 19 насныхаа төрсөн өдрийг би айгүй гоё хийжсэн. Тэгээд ингээ бүх одоо юу гэдэг 10 жилийнхнийгаа цуглуулад тий бас би нэг 10-аад төгсөөд гадагшаага ажиллаж амьдран сурна гэж зорилго тавьсан. Тэгэнгүүтээ сургуульд сураагүй 1 жил ажил хийсэн. Тухайн үед бүр болормоо багш маань ирээд Монгол модельийг төгссөн юм уу те? Тийм шүү дээ. Тэгээ нөгөө найзууд маань болохоор болормоо багш чи хараад бүгдээрээ шоконд орвол те. Багш болохоор лаг юм цэцэгтэй ингээ гоё бэлэг өгж исэн. Тэгээд би маргааш нь шууд Чех руу явчихсан. Тэгээд Чехэд очиод яг нөө бас шууд сурах бол бас арай хүндрэлтэй тий. Бас 1 жил сайхан ажиллаад ингээд бас хил усын ингээд сураа ингээд байгээд өрүүлийн үйлдвэрт ажиллажлаа. За Чех тоо. Тийм Чехад яг үйлдвэрийн ажил хийгээд тий. Яг ямар байдгийг бол түүний нутагт одоо үнэхээр бас ажил сурж исэн. Нэг гоё юм нь тэнд айгүй олон монголчууд байсан. Бараг 6000 монголчууд та Ласко гэдэг тод. Тэгэд үнэхээр сайхан найзуудтай болсон. Тэгээд тэднэрийнхээ хүчинд л хагас жилийг барсан да. Тэгээд одоо тэнд одоо байж байгаад яга буцаад үнэхээр загвартаа дуртай байв уу? Үнэхээр энэ би загвараар илүү амжилт олно гэж бодов уу? Яа буцаад ингээ одоо тэнд би одоо тэнд үйлдвэр түүний нутагт тэнхид ажил гэж юу байдгийг ойлгосон. Гэхдээ буцаж ирээд би ерөөсөө загварын хараа модельээр ажиллах үнэхээр гоё юм байна. Би юу амжилт олох юм байна гэдэг хизээ яаж ойлгов? За тэрийг бол ингэсэн юм аа. Би ч одоо бас яг буцаач гэж бас буцаагүй. Ерөнхийдөө бол яг жоохон шантарч эхэлсэн л дээ. Яагаад шантарсан гэхэлээ айгүй хортой нөхцөл. Сүүлийн 5 6 сар уг нь ажлаа аваа хийгээ сураад аваач бас гайгүй цалиа авдаг болоо. Тэгээд ихсэн чи ерөөсөө ингээл гарын 10 хуруу, хөлийн 10 хуруу. Тэгэл ингээл битүү ингээл нэг цэвэрвтсэн юм туурал. Тэгэл амар захтана. Тэгэл биендээ үрчин 5 том өвдрөөнүүд гарна. Тэгэл үнэхээр яг биеийн байдал хэцүүдч эхэлсэн л дээ. Тэгээд тэнд ч гэсэн хөрхий бүр харшилж маршлаад бүр амар болцсон залуучууд зөндөө байсан. Тэгэл гэрлүүгээ ярьсан. Гэрлүүгээ яриад за ээж нэг иймэрхүү байна аа жоох хэцүү байна гэсэн чи ээж зүгээр өө тийм үү миний хүү гэл гэсэн. Маргааш нь тас шууд Монголоос. За ээж нь лавдаа болцсон. За ламаас үгээ асуусаа. За болроо багштай нь болцсон. за Миний хөө ерөөсөө л ирэх юм байна. Ээж нь юу явуулсан байгаа? Зардлынх нь мөнгөний явуулсан байгаа. За чи өрөөдөр гэл. Шууд тэгэл наашаа. тэгээ нөө нэг санж дорж байгаа гэд нөө ас мундаг нотоо хан байдаг. Тэр хүнээс асуусан гэж. Тэгсэн чинь энэ хүн чинь Монголдоо ирэх хэрэгтэй багт. Монголдоо энэ урлаг соёл те. Энэ одоо модель зөдөөлөрөө мундаг хөөхтэй. Тэгээ багштай болцсон гэсэн чи юу миний үг аваад тэр. Тэ? Юу угаасаа явах хүсгүй байсан юм. Угаасаа Монголдоо мундаг модель болно. Авчир гэд. Тэгээд яг хагас жил болцоод 5 сард Монголдоо ирээд Монголоос санц. Найзууд маань санц. Тэгэл ч 100-ны 3 сарыг 100-аатай өнгөрүүлсэн дээ. Тэгэл 100-аатай өнгөрүүлээд ерөнхийдөө соёл урлагийн сургуульд сурсан. Эсэж орсон байдیں۔ Тийм үү? Тийм шүү дээ. Би чинь соёл урлагийн сургуульд байсан. Тэгээд бас хамтлагтай байлаа. За. Тэгээ би чинь соёлд 2 жил сурсан. Тэгээд ерөнхийдөө яг бас яг соёл урлагийн сургуульд оролцоод би чинь бүр яг опера чиглэлээр бас сурах хүсэл тэмүүлэлээр явж ирсэн. За. Ерөөсөө дуучин хүн юм байна шүү дээ ер нь те. Ер нь бол. Гүй тэгээд яг биднэрт миний үед чинь болохоор одоо энэ Чингисийн одонд Гавьят одоо энэ Ариун Баатар маань байсан юм. За энэ юуны
дөөрийн маань манай гом бочор байсан юм. За манай багшийн одоо шав амар төвшин гав Вьетнам байсан. За. Яг мондогчуудтай нэг үе байсан. Тэгэл нөхдүүдийг чи ерөөсөө хараад би чи ойлгох юм байна шүү дээ. Үнэхээр төрмөл аяастай юм байна. Би бол үнэхээр одоо юу гэдэг хичээл зүтгэл байж иж тэр хүмүүс Маш хөдөлмөрөөр нөхөх байсан байна. харин тийм. Тэгэд би ерөөсөө бодсон. За ерөнхийдөө ингээд маш их хугацаа алдах юм байна. Би яах вэ гэх. Тэнгүүтээ за ер нь би бас яг би бол үнэхээр сайхан дуун дуртай, урлаг дуртай сайхан хүн болёо. Би өөрөө ер нь бас багасаа нэг жоохон цохон байгуулах юм авьяастай бас ийм залуу байлаа. За. Найз нөхдийн дунд ч тэр ингээд аливаа юмыг хийхэд ингээд насаа ш. Тэгээд би чинь за ер нь болигээд санхүү эдийн засгийн дээд сургуульд бэлдээд шалгалт өгөөд тэгээд бизнесийн удирдлагаар 2009 онд элсэж ороод тэгээд ерөнхийдөө бол яг энэ менежментийн чиглэлээр сурч тагссан. ийм төгтөө. За. Бас уцсан байх шүү. Үгээд яриул их юм Эмээ би ч бас жоохон ам халчаад бас ярих гээд байдаг. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. Би ч одоо эмгтэн хүнээс л асууж байсан болохоос одоо эрэгтэн хүн одоо энэ моделийн төрчин бол одоо хоолны дэглэм нарийн чан цагстай байд юм байгаа шүү дээ ер нь. Тэгэл барих үедээ барихгүй үедээ барихгүй. Гэхдээ урд нь бол ерөөсөө тэгэл идэл тавих гээд идэг байсан. Тэгсэн чинь одоо би чи ингээд 30 хүрч байгаа. Одоо яг 30 насны 2 3 хоног ингээ өнгөрөөж тий. Тэгэхээр ер нь бас жоохон яхахлаар бас жүн нэмэх гээд идэг болчих тийм байна. Тий. Гэхдээ айгаа ерөнхийдөө миний хувьд бол бас жоохон амьдралын маань хэм маяг бол өөрөө их хөдөлгөөнтэй тий. Бас тодорхой хэмжээгээр нөгөө фитнес уул хадаар тавих гэн. За ээж маань төрсөн өдрийн хэдэн бууснууд хийж өгсөн байгаа. За ээжийн бууз. Ээжийн бууцлал өстой янзын. За та аваад Би гараараа яваад чи юу. Тий бөхчүүд эйгүү л дээ гэж. Бөхчүүд эйгүү. Загвар өмсгчдийг амар хээтэй байх гэж боддөө чи юу. Гайгүй. Би бол эйгүү хөө та нарс чинь маш хээтэй хүмүүс юм байх гэж би боддоо шүү ер нь. Тэгээ би чинь доороо нэг дүүтэй эрэхтэй гарч дүүтэй. Гэтэ айгүй хол 11 насны зэрэгтэй. Тэр бараг л ганцаараа хөөссөн мөс тий. Тэгэхээр ээжтэй эрхэлж байгаа тэгээд энэ хүний хингэр дээрээ бас эрхэлж яваа юм биш гэсэн. Нөө ямар санда эрэгтэй хүн бол ээжийн мэмнээс эхнэрийн мэмрөө шилжсэн нэг төрлийн үгүй ээжийн хүүхнээс эхнэрийн хүүхнөө шилждэг нэг өсний хүүхдэн амтай юм гэдэг. Тэр шил юм аа. Тэр өмнө ортой. Ирчээд үү. За энэ нэг чинь. За, сайхан хоол байна. Ээжийн бууз, эхнэрийн салаад, Тий. Төрсөн өдрийн үлдэгдлүүд. Ер нь хоёр ярианы чинь тийм биш үү. Манайч ч гэр бүл цөөхөл учраас нэг их юм ерөөсөө иддгүй идээдөө гэгээд үлдэгдэл идээдөө гэхэд байгаа юм шиг ерөөсөө. Сайхан байна. Ер нь одоо юу гэдэг загвар өмсөгч ер нь эрэгтэй хүн гэхлээр л нэг тийм замбраагүй те ингээд бааргад явах албатай биш шүү дээ. Ер нь бол эрэгтэй хүн сарамчгаас жоохон дээр царилэг байхад боломж их шиг те. Гэхдээ ерөн зөв өдөрт эрэгтэй хүн өөртөө нэг 10 минут л илүү зөөх анхаарал тавьчвал болох юм биш үү гэж би боддог байхгүй юу? Тэгэхгүй би л ир хүн гэхлээрээ л те. Фан гаал бүдүүн баргын яваад иж болохгүй шүү дээ. Гэтэ одоо ч нэг үе бодол өөр болсон л доо ер нь бол. Тий. Одоо би яг ингэ загвар зам бүтээгчээс асуумаар. Одоо ингээд өвөл болоод ирнэ. За энэ өвлийн өнгөний чиг хандлага бол энэ өвлийн чиг хандлагыг бол одоо гүүчигийнхэн хэлэхтэй бол тэгсэн. За одоо энэ өвлийн чиг одоо энэ хаврын загварын чиг хандлага бол ерөөсөө одоо юуны тэрний хэлснээр бол тийм байна. Гэт загвар зохион бүтээгч хүн өөрөө тэгж яриад байт. Би гайхаад байхгүй. Тэрнтэй адилхан тий загвар зохион бүтээгч хүн шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг таны хувьд одоо жишээ нь ямар брэнд гэдэг талаа би одоо сайн чиглэхгүй. Танай брэнд чинь Ov Couture. Ov Couture. Ov Couture-ийн хувьд энэ өвлийн өнгөний чиг хандлага ямар байна вэ гэж.
Амар мэрэгжлээ асуулсан ба штэ нарийн мэрэгжил. Тийм. Гэхдээ бид нар ч одоо ер нь түрүүний хэлдгээр те одоо Gucci ч юм уу Chanel ч гэдэг мундаг одоо хүмүүс бол мэдээж чих хандлагыг бол тодорхойлоход хамгийн их нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл тэрийг одоо мэдхгүй те ер нь завар самждаг, ховс өмсдөг хүн бол бүгдөө л мэдчихэж байгаа штэ. Тэр мундаг хүмүүс заврыг тодорхойлно. Яг одоо өнөөдрийн хувьд манай өвгтөр одоо өнгө төрхийг одоо тодорхойлохын хувьд бол Монголдо бас яг бас нөлөө үзүүлж болох юм. Тийм, ер нь тийм л утгаар. Тийм одоо ч Монголын дөрвөн хувилбар бол өөр өөр гэсэн өнгө аястай. Байгалийн ерөнхийдөө бол онцлогоор юу гэдэг хаврын шороо шуурах ч юм уу одоо юу гэдэг те одоо бүр элдвээр нь хилвэл өвөл нь бол цас их орно илүү их хүтэн. Тэ намар нь бол шаргалж гисэн сэрүүхэн. Зундаа бас халуун бороо орно бас сэвэл зүр салхитай гэдэг юм өөр гэсэн онцлогтой. Тэр Монгол загвар зохион бүтээгч нар энд илүү их анхаарал тавьж илүү их чих хандлагыг тодорхойлдог бол надад илүү сайхан санагддаг байхгүй. Тодорхойлж болох юм. Тий. Тийм. Тодорхойлно. Тодорхойлохын төлөө бас явж байгаа. Одоо ингээд шинжил болохоор ингэн. Одоо ингээд тэр одоо соронз моронз гэж сэтгүүлийг ингээд харахаар за тэнд нэг жүжигчин Холливуудын жүжигчин эмэгтэйнийг дайсан ч юмссан баг. За тэнгуут одоо ингээд нэг манай Монголын одоо юу гэдэг нэг том ингээд шинжилүүд болно, хүлээн авалтууд болно. Тэнгуут яг тэр дайсан зэн ингээд 2 3 өмссөн. Яг энэ бүгд адилхан ингээл дөвлийн гэсэн бүгд адилхан ингээл цүнхийн бүгд адилхан нэгийг барьчихжээ. Одоо бид нэг үндэсний үйлдвэрлэлд дэмжиж гэж нэг юм ярьдаг да. Гэхдээ энд бол жишээ нь таны одоо юу гэдэг ур ухаанаа шингээж, мэрэгжлээ ашиглаад те Монгол хүн зориулсан, Монгол хатагтай зориулсан хувцс одоо ингээд урлахад чи одоо юу гэдэг танахыг ингээ өмсөе. Ганцхан танахыг өмсөе гэж болдгоо юм байх та гэж би боддог байхгүй. Гэхдээ том брэнд өөр айгу үнэтэй л дээ мэдээж нэр хүндийг илэрхийлнэ. Гэхдээ уг нь бол ингээд Монгол хүндээ зориулсан, Монгол хүн урлсан яг юм тийм чамин тийм тэр нэг соёлыг хадгалсан ч юм уу тийм байвал над үнэн гоё илүү сайхан тийм. Би бас энэ дээр айгу шүмжлэлтэй ханддаг л та. Тэгвэл мэдээж брэнд бол өөрөө үн цэнтэй те. Одоо LV тэгэл ингэм бол бас нэр төрийг баталгаач гэдэг юм уу те. Брэнд гэдэг утгаараа бас манайхан сонголтоо хийдэг л те. Гэхдээ одоо бас бид нэр бас брендийг бий болохын тулд одоо зорж байгаа тий мэдээж бас манай өвгтөр Монголд бол маш олон брэндүүд бас бүсэн гарч ирж штэ. Тэгээд бас тодорхой хэмжээгээр бас өмсдөг болцсон байна тий. Монголчууд бас яг загварыг илүү ойлгодог болцсон байна. Цорын ганц үн тесрэг үзлийг бас бий болгоод тий Монголын дизайнеруудын уур ухааныг шингэсэн загвар бас гаргах дуртай болцсон шүү. Нэг үе бодлоо хандлага өөрчлөгдсөн. Шал өөр болсон штэ хандлага тий. Өөрчлөгдөж байгаа. Одоо ингээл сэтгүүл дээр бас өөрийнхөө заврыг ингээл өмссөн байхыг харахад амг шүү дээ бас. Юу байх тий? Тийм шүү дээ. Хажууд нэг хөр ээлүүдтэй намарж яхад хажууд нь танахтай бас дэрвж явах бас гоё шүү дээ. Тэр утга нь ямар утгатай нэр юм бэ танаа нэр? Манайх өвгтөр гэдэг маань өөрөө нэг культур ажиллагааг бид нар илүү их нөгөө хүмүүс санал болгодог. Культур ажиллагаатай загваруудыг илүү төлхөө хийдэг. Культур гэдэг маань болохоор одоо дахин давтчихгүй те гараар бүтсэн даун 100% гараар хийсэн те за ерөнхийдөө одоо нэг дресс байлаа гэхэд дрессийн нэг 90% 80% гараар бүтсэн ажиллагаануудыг культур гэж нэрлэдэг. Тэгээ культур чимэглэлийг илүү их бид нар одоо завруудтай оруулахыг одоо хамгийн их зорддог байхгүй. Тэр нь болохоор яг ингээд 100% handmade те гараар ингэж хийдэг. Энэ культур ажиллагаа маань өөрөө нэг гараар хийдэг учраас тухайн үеийн эмоцоор дахиж давтагдах боломжгүй байдаг. Хүн болгон өглөө босохдоо өөр өөр бас аришинтай янз бүр босон шүү дээ. Тэрэн шиг те оёх болгондоо өөр өөрөөр оюун яг гар ажиллагаа гэдэг. Тэгээд культур гэдэг маань тийм учиртай. Өв культур гэдэг маань одоо хотхон жаргал миний ихний үсэг тэгээд культур. Ботогийн культур ажиллагаа. Гэдэг ерөөсөө тогийн сэтгэл мэдрэмж ямаат шингэсэн ажиллагаа. Баяж ерөөсөө те ерөөсөө. Стогой монголоор өчүүлж өглөө. Баярлалж өглөө ёо. Одоо тэгэхээр инх болдвол одоо өктүрийн нүр царай юм байгаа сте. Үгүй харин тэрэн зөв. Манай хүн чинь манайх нөгөө нэг их хвчлэн эмхтэй хүмүүс зориулж тийм. Би өөрөө эмхтэй болохоор гэж. Эмхтэй болохоор усгүй штэ одоо тэгээд
одоо илүү одоо төлхөө ажилдаг нөө чиглэл гэж байдаг шүү дээ тийм эмэгтэй хувцас ялангуяа күтүр ажиллагаатай гоё юмсаг дайсанцнуудыг хийх дуртай. Тэгээд ерөнхий одоо миний дизайнер хотгон жирлын шугам юу вэ гэвэл ерөөсөл одоо хүмүүст тийм гар ажиллагаа чимэглэл гэдгээр одоо төсөөлөгддөг болцсон байна. Тэгэхээр одоо жишээ нь загвар зохион бүтээгчийн хувьд өөрөө ямар нэгэн хувцсыг урлаад тэр хувцсыг нэг дүр төрх дээр бас төсөөлөд ерөөхдөө бол урлаж байгаа шүү дээ. Тэгээ тийм загвар өмсөгч өмсөөл илүү гоё зөгцсөн те. Тэгэхээр одоо инх бол жишээ нь одоо юу гэдэг ямар хувцс илүү өмсөл илэрхийлэх ер нь хэр загвар өмсөгч юм битээ ер нь. Хэр модель юм битээ ер нь. Тийм загвар өмсөгч гэдэг маань өөрөө нөгөө хувирах чадвар сайтай те. Маш олон дүрд хувирч чаддаг стилийг одоо хурдан авдаг ч гэдэг юм уу стилд хувирдаг тийм давуу талтай байж аж одоо мэрэгжлийн гэж хэлэгдэх байх л та. Тэгээд би бол нөхрийгөө магтсан ч юм биш л те. Тэгэхдээ ер нь бол хамгийн анх л нөгөө нэг хамгийн их таашаажсэн одоо эрэгтэй модель. Тэгэл загвар өмсгөлээр манай хүн аягүй гоё өмсдөм байлаа. Би нэг сайн мэдгүй. Тэгээд анхуд нэг хоёр одоо би бол мэдээс нөгөө миний нөхөр гэж хараагүй зүгээр мэрэгжлийн хувьд те дизайнер хүнийхээ үүднээс би айгу мундаг загвар өмсгөл гэж би ер нь дүгнэдэж шүү дээ. Загвар дээр нөгөө хүн нөгөө тайзан дээр одоо ингээм амьдрал дээр харах өөр те тайзан дээр төрсэн хүмүүс бас байдаг. Тайзан дээр ирэнгүү тайз дүрдэг те одоо манер тэгэл харцны хөдөлгөөн энэ бүгдийг өөрөөхөө илэрхийлж байгаа агуулгыг илэрхийлэл амар чухал байдаг гэж боддیں۔ Тэгээд одоо би жишээлбэл ингээл урнаг гэл модель ба шүү дээ. Урнаа ингээл тайзан дээр гаалангууд цайз бүр ингээд дүр идэрдэг байхгүй. Ганц модель ба шүү дээ. Яг ч юм дэ ингээл энэ хүн ерөөсөө загвар өмсгөл төрсэн хүн юм байна тий. Ерөөсөө загварын тайзан дээр бол тэр хүн омгшдаг ч юм уу тий. Ингээл мэдээж омгшдаг л ахalta. Бүх юм ингээл гоё илэрхийлэгдэж харагддаг байхгүй юу. Яг л тийм мэдрэмжийг би эрэгтэй модельудаас би нөхрөөсөө олж хардаг. Тайзан дээр дүүрэл ирнэ. Инх бол ер нь хөр гэртээ ороод ирэхээр гэр дүрээл ирнэ. Тэг юм байна тий. Марцсан болж хүмүүст ойлгох байх та. Юу? Харин одоо ингэ л шүү дээ. Марцсан бол байх та. Одоо ингэ хог байхгүй байх нь хог түгээд тэрээс. Тэгэд би бас хаяад их нэрийг жоон цаашлуулна. Шинэ ер нь дизайнерүүд чи ер нь айхтар байт юм биш үү гэдэг. Үгүй яасан бэ? Яасан юу болсон арай гэл. Үгүй яг хөө тэгэл ер нь нөхөр мөхрөө тэгэл 80 залуу зогсоож байгаа л за чи миний нөхөр болно шүү гэж сонгоод авчдсан юм шүү. Би чинь энэ хүнд ер нь сонгогдож нөхөр нь болсон юм шүү дээ. Тэгээ яаж байгаа гэсэн чи 2008 онд Монгол анх удаага яг бүрийн хэмжээний эрэгтэй юм коллекшн гарсан байхгүй. Урд өмнө нь бол ингээл маш олон фэшн шоунууд болдог. Дандаа л бүсгүүчүүдийн гоё юм даашинзэл гэх юм. Ямар өмнөх нь хормын хувцсны коллекцл гэх юм те. Залуучууд бол зүгээр нэг хажууд нь ингээл тэ нэг юм сүр байдалтай ингээл эмгтээдгийн хажууд мажуудсч юм те. Ер нь тийм имэлгүй дээ. Тэгсэн чинь 2008 онд Монгол бүр анх удаа зөвхөн эрэгтэй хүмүүс одоо эрэгтэй юм коллекшн гаргаад манай урлах хэдэм зохион байгуулдаг гэсэн Улаанбаатар Fashion Week гэдэг. Тэгээд би нөгөө нэмцэг гэдэг одоо алтан партнер л та бит хоёр. Тэгээд бит хоёр тэр чи хийддэг жилднээс юм дээ. Бит хоёрын хувьд мэдхгүй. 3 дахь өснө 4 дахь жил дээр тий. Ямар ч гэсэн эрэгтэй коллекшн хийгээд хамгийн Монголд хамгийн анх удаа л та. Ер нь бол тэгээд одоо л хийгдэх л байх л та. Мэдээж эцсийн дараа нь бол бас нэг хийгдсэн шүү дээ. Тийм манай үнэн бот дизайнер бас хийсэн байгаа тийм. Тэгээд хэд чинь тэгэл би ч одоо тэгэл нүүр гараа угаагаал нүгэ хувцас өмсөж шалгалах гал очиж ш. Тэгээ хамгийн гол нь эрэгтэй нөө модулд чинь ер нь бол цөөхөн штэ. Тэр дандаа бүр чансаатай сайн модель, стандарт бие галбартай модель ер нь хэцүү болоход бид нар чинь тухайн хэмжээгээ одоо загвар хийхдээ чинь эмхтэй сууц адилхан, эрэгтэй сууц адилхан ерөнхий стандартаар хийгддэг байхгүй юу? Чинь 50 ярьцмаар уу, 52 ярьцмаар, 54 ярьцмаар гэл те. Тэрнээс сонгож хийдэг. Тэгээд тэрэн дээр чинь бүр чэйсний тойрог, бүслэгийн тойрог, өгцний тойрог гэл бүх нэг хэмжээснүүд байгаа штэ. Тэгэхэд манай хүний бүр хэмжээнүүд нь яг ингээл ерөөсө 1 см буюу 1 зүрх байхгүй. Яг тэр стандарттай ингээд таарад би зөв хэмжээг нь харж үгүй ямар сонин те энэ ямар гоё битээ залуу гэж харж байсан яварч гисэн. Тэгвэл тэр мөр нь хамаагүй зүгээр л би нөгөө нэг хувцаа таарна гэж бодсон чинь амар баярлсан. Тэгэл сонгогдсон юм байна. Ер нь бол тэгэхээр инх болдвол ерөөхдөө бол эхнэрт гарсан юм байна шүү дээ. Ер нь тэгсэн юм байна шүү. Ер нь эхнэрт гарсан юм байна шүү дээ гэдэг шиг. Тийм ээ тийм. Ер нь бол гэхдээ энэ бол үнэхээр мэрэгжлийн бас гоо зүүн том урлаг шүү тий. Тийм шүү дээ. Үнэхээр
том урлаг. Ер нь одоо өөрөө нөө хүний нөө физиологийн хэрэгцээ гэж байдаг шүү дээ. Хамгийн нэгт одоо физиологийн хэрэгцээний нэгтэл бол одоо идэж уух. Орох орон. Тэгээд дараа нь одоо өмсөх хувцас, дараа нь орон байр орох жишээ нь тий. Тэнгүүт ч одоо энэ яг үндсэн суур физиологийн хэрэгцээний одоо нэг том одоо салбар шүү дээ тий. Тэгэхээр ч юм бол яалтчгүй хувцгүй хүн гэж бол байхгүй, хувцаар гойдгүй хүн гэж бол байхгүй тий. Тийм болохоор яалтчгүй маш том салбар надаа тий. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Энэ төрсөн өдрийн тоорт юу тий? Тийм шүү дээ. Төрсөн өдрийн тоорт. За төрсөн өдрийн тоортон дээр за одоо би ч одоо баахан л одоо шагнал. гээл ерөөсөө юм ухаа. Ой яа. Фоо. Энэ Монголын анхны чацнараас исэн шампань. Оо ямар гоё. Тийм. Цэцэрхэн Цацаад исэн шампанс. Вау. Шууд задлаа идэх үү? Шууд задлах уу? Шууд задлаа. Тийм шинжил бэлд өгч штэ тий. Тийм шүү дээ. Нуурын сул оруулаа ичүүл яад юм. Тэгэл та. Тий. Вайны класс яг уу хараа зүгээр юуны вискины классанд хийчихв. Зүгээр үү? Зүгээр хоо зүгээр. За дахиад нэг л тий. Монголын анхны чацрагны тийм үү? Ямар гоё юм бэ? За стог баярлаа. Тэр юм гоё суулган байна. Мондөг олж ийн тий. Энд бас та хоёр маань брэнд үүсгэх гээд байдаг тий Монголын. Энд бас Монголын алтлаг. За амжилт нь алчиг, чацрагын шиг алчиг байх болтугай. За. За. Яг сэгсэрдэн яаж байна? За ориглоод орч бас гой бодвол гоё штэ тий. Гэтэ би нэг гайгүй бодволнаа. Ой. Ай. Энэ үүс нь Амжилт ийм амархан биш шүү дээ. хам тий шүү. Оо баял. Би яг юм. За. Гүргэж сонсож байна. Миний хард талдаа л гоё онгойлголоо шүү дээ гинэ. Ийм л хөөрхөн байх юм байна шүү дээ одоо. Ерөөсөө. За. За яасан миний үг нь жоохон дуртай юм байна уу юу? За ямар гоё юм бэ? Тийм. Халтан гоё тунцтай. Тий. За баярлалаа. Ямар гоё юм тий. За. За маш их баярлалаа. Төрсөн өдрийн минь За баярлалаа. эр хүн танаа гэр бүл энэ алтан шампанс шиг амжилтаар дүүрэн байх болтугай, алчиг ялцах болтугай. Тайзан дээр бас амьдралын тайзан дээр өнгөлөг байх болтугай. За тэр За эрүүл үр хөвгүүд эрүүл боож болтугай. тэгэлгүй байх. Тэр хамгийн чухал. Тийм байна. За та суугаарай. За ингэ сууч. Нэр ишээ суугаа. За миний хөө. Одоо банан. бид нар ингээ залуу хүний хувьд бид нар ингээл гараад харилцаанд ороо залуучуудтай үеийнгийн залуучуудтайгаа үр хөвгтөд цэцлэгдэн хөргөж өгч гэсэн бид нар ингээл зөрөлдөл олон залуучуудтай ингээ таарж байгаа. Гэтэ би Монголын залуучууд ерөөсө болохгүй байгаа гэж ерөөсө ярих гайгүй л дээ. Ерөн зүрэнгээ годомжинд явж байхдаа ч ерөөхдөө ингээл нэг хүмүүстэй харьцаад явж байхад ерөн зүрэн залуучуудаа ямар байгаасаа гэж боддог. За тэгээд яг хоо би бас аливаа зүйл дээр ер нь яг нэг Монгол хүний бас нэг тийм зам бас байх ёстой юм болов уу гэж боддог. Тэр нь ямар зам гэхлээр аливаа зүйл нэг жоохон хүлээцтэй, уужуу тайван бас байх хэрэгтэй. Эртээр үед л монголчууд талшгаа удам сэтгэлтэй л гэж ярьдаг байсан тийм. Одоо бол ингээд суурин иргэншилтэй болж байна. Бас хэтэрхий стресстэй байгаа юм болоо тийм. Би бас нэг учиргүй ингээд бас ингээл за тэнцж болохгүй байна, нэнж бүтэхгүй байна тий. Одоо энийг ингэчүүл тэрийг нэгчүүл гэд бас нэг төдийл нэг айхтар өөрийгөө нэг чилээгээд идэггүй. Яг нэг бодлын жоохон хуваарчилсан байж магадгүй. Гэлээ гэхдээ одоо юу гэдэг хүн магадгүй би хүн болгон бас зүгээр яг тэгж ботоосоо гэж бодож тий. Би өөрөө урдах ажиллаа хийгээд тэгтээ сайн хийгээд сэтгэлээсээ тий. Хайртай дотныхоо найз нөхдөө гэр бүлээ тий нэр төртөөгөөр хариуцлагатайгаар авч яваад айрлын ноён нуруу бол ноён нуруу шиг эцэг хүн бол эцэг хүн шиг хан шиг бол хан шиг найз шиг бол найз шиг айлын хүү шиг бол хүү шиг ингээд хүн болгон дор нь хичээгээд явах юм бол ер нь нэг болж бүтэхгүй зүйл бол нэг байхгүй байх гэж боддог. Яг ингээ өөрийгөө бол ингээд тотгож байгаа ингээд харахад ер нь бол нэг
баг зэргийн нэг одоо яах юм нэг зөв одоо юм атаатай тий хүн чинь нэг хор шар гэж бас байдэн ш тий яг гэхдээ тэр нь зөв тий за би энийг л авт гарч би энийг л өстой яаж хийж байгаа шүдээ зууж хагаад хич тий хичнээн ажилтаа байсан ч гэсэн би энэ одоо юу гэдэг тий хичнээн ядарч исэн ч гэсэн за энэ би хийн гэсэн зүйлээ би тий эр хүн их нэртэй би амлалцсан би ямар ч үсэ артн сайхан гараал хийчихье. Гү тэгэл хийгээл хичээгэл хийчдэг. Тэгэл дараа нь харахад ийм сайхан ярих зүйлтэй. Тэ? Хичээгэл одоо юу гэдэг боловсралдаг, сурдаг, ажилдаг. Тэгэл дараа нь харахад сайхан дурсамжтай, сайхан хийж бүтээсэн зүйлтэй. Ерөөсөө энэ step by step хүн бол алхамаар л дэшээ. Тэрнээс л бол өнөөдөр энд байж байгаад нэг мэдхэд тэр дээр гарна гэж хизээж байгаа. Маас залуучуудын нэг том маш том алдаа. Өнөөдөр юм байжгаад би нэг л өдөр fuck гэл бүх юмны оргил дээр гарчих юм шиг сандаг. Зээж тийм зүйл байдаг. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Хүүхдүүд нь хэр уцаар оролдож байна? За оролдсон шүү. Гэхдээ сүүлийн үед л ер нь оролдуулахгүй арга хэмжээ маш их авч байгаа. Яагаад ямар арга хэмжээ гэхээр нөхдүүд маань юу яана? Уусаа өглөө алба балбандаа явна. Тэгээ хүү бол орой 7 цагаас тарна. За охин маань өдөр өнжүүлэхээс ингээ байж байгаад орой 7 цаг гэж тарна. Тэгэл ер нь бол орой гэртээ цугларна. Тэгээ хоол унд нэтэр ингээл зургт мургт нэг кино минь үзэл ингээл бүжигнэхэд яг тэгэл нэг хөвд нь яг тэ нэг 20-30 минут ер нь сошиалор бас зуршлах бас за хэний маань нөгөө гарна. Тэгээд гэр бүл ерөөхдөө оройдоо цуглахтаа бас нэг юм өнөөдөр юу болов яав юу гэж бас нэг ярих хэрэгтэй шүү дээ тий. Айгу олон гэр бүл би уриалмаар байгаа. Хамгийн их нь танай гэр бүл би уриалж байгаа. Гэртээ гарцсан оролдохоо болцгоё. Гэр бүлд нандин харилцаа байх хэрэгтэй. Үнцэн байх хэрэгтэй. Тэгэхээр олон гэр бүлүүд ч гэсэн бас гэртээ байх туцаа бити оролдооч. Хүүхдүүдтэй ярилцаад хүүхдүүдтэйгээ тоглоцгоё. Тий. Тэр их зөв. Тэглэг явахд би бас дэмжиж байна. Тийм хөл гаргацсан шүү дээ. Тий, ер нь бол гаргачаад байгаа. Тий. Гэтэ яг бас шаардлагатай үе бас байна. Ингээ өөрийгөө зөвлөдөг бас байна. Гэхдээ хүүхдүүд унтдал ч юм уу те ер нь бол яг гэр бүл нэг хамтдаа байх хугацаанд уцаа оролдохгүй байцгаая шүү дээ. Тийм нөгөө заагүй байдаг болсон тий. Ер нь бол яг сүүлийн үед л бүр яг энэ хуулийг хэрэгжүүлээд бас тодорхой хугацааг өнгөрчөөд байгаа шүү. Тэгвэл тэгээ миний уриалгыг хүлээж авч байгаа юм байна гэж ойлголоо. Тий. За энийг биелүүл хэрэгтэй. Амлаарай. Тий. Би жоохон турчуул өмсөхөр шинж юм байна уу миний бие хаа. Нэг намхан биш байгаа үстэй. Жоохон жин хасчвал. Байна. За цаг орой болж байна. Тэгээд унтаж амарцгаая. Маргааш хэдэн цаг тусдаг юм бэ та нар маань? Хүүхдүүд маань хизээ цэцэлт явдгийг. За 7:30-д л босон доо. Тэгээд 7:30-д охины маань хичээл 8:30-аас. За тэгээд охиноо хөргөж өгчөөл буцаж орж ирж хүүгээ хөргөж өгөөл тэгэл битээр ч ер нь бол ажилдаа гардаг шүү дээ. За тэгвэл хүүхдүүдийн зүгийн хотнол зүг гарцгаах нь байна. Тий. Ойлголоо. Тэгэхээр 7:30 гэж босон юм тийм үү? Тийм. Асуудалгүй. Харин тий угаасаа зөндөө нэвтрүүлгийг үзэж байгаад л их эрт босдаг айлууд үү. Тэр чинь бас хаа очно нэг ховынхаа энийг гэдэг болохоор өөр учиргүй нэг хоромороо дарна гэж өөр ингэхгүй бас. Орцоо хүүхдүүд бол эхлээд албанд нь мордолчин тий. Тэгж яад өөрсдөө бэлдээд гардаг гайгүй. За ингээ унтаж амрыг. Би ингээ. За одоо харин манайх бас яг нэг цочин хүлээж авдаггүй болохоор одоо бас биш шүү дээ. Тэр хонц нэг гэр бүлийн нэг гişүү шиг хамаагүй шалгарч хамаагүй мушаа гэлгээд унтчихна. Ямар ч байсан бүүдэн дээр унтчих. Тэгээ. Тэгээ. Би бүгдгээ яваа. Газар баг унтсан дээр үнэ. Харин багтахгүй одоо тэгээд ер нь жоохон зэгзээчл модель болох ирээдүй байна гэж ер нь хараад байна шүү дээ. Тэгэхээр багцаагүй харагдаад байна тийм. Нороо бас яа. Харин зүгээр гэж шүү дээ. Асуудалгүй. Тийм би явд бол өмсөл өмсчихөр гэдэг байгаа шүү дээ. Харин харахаар энд бас жоохон арай утгаар энэ төр маягтай. Зүгээрээ асуудалгүй. Санаа зовлтгүй. Залуу хүмүүс тийм. Харин нэг дэр өгөөч надаа. Ингээд
Ингээд заамарцсан орын цэсэд өглөө. За сайхан амраарай. Чанга татгаж шүү бас. Манай ч Мараш үлээд 7:30-д. Тий. За бас гаргах юм хоёлаа. За. Гүцгэрийг ингэж үүсгэх хэрэгтэй байсан гарыг. За сайхан амраарай мараш үлээ уулзцгаая. За тэгээ. За баяртай. Сайхан амраарай. За одоо тийм хөөцтэй. За Монголын өнөөгийн залуучуудын тэр дотроос хөдөлмөрч залуучуудын нэгэн төлөөлөл загвар өмсөгч их болдохыг бүгдээрээ зорж ирсэн. Хоёр хүүхэдтэй энэ гэр бүл өдөр өдрийн нарыг жаргал дүүрэн тэмүүлэл дүүрэн хөтж байгаа ийм ажралтай гэр бүл байна. Их болдын гэргийн отгоо бол өвг түүр гэх загвар зохион бүтээгч өвг түүр гэх бас шинэ брендийг шинэ монгол хүн урах ханаа шингээж бүтээж байгаа бас загварын ертөнцид бас манлайлагч ийм нэгэн бүсгүй байна. Эдний гэр бүл их болдын гэр бүл өвг түүр брендийг дэлхийд гаргах хамгийн анхны алхам бас Хөх хотод нэхэр ажиллаж байгаа юм байна. Өвг түр гэдэг энэ салон бол энэ хувцсны салон бол гар аргаар нэг бүрчлэн тухайн үеийнхээ эмоц, мэдрэмж, ур чадвараа шингээж гар аргаар уралдаг, сэтгэлээ шингээж уралдаг ийм хувцсны чиг хандлагыг тодорхойлсон ийм салон. Инх болон отгоо энэ гэр бүл бас яг л тэр хувцсыг гар аргаараа уралдаг шиг бас л энэ амьдралыг өөрсдийнхөө гараар өөрсдийнхөө хөдөлмөрөөр өөрсдийнхөө тэмүүлэлээр бас босгож яваа ийм залуу гэр бүл. Заавал нас тогтсон хойно хүн амьдралынхаа түүхийг урт удаан түүхийг ганцхан ярихгүй. Их болдын хувьд бас чехэд очихаар ажил хийж хүрээ нутагт бас машины өрүүлгийг хийж явахдаа бас л хордлогонд орж тэнд бас эрүүл мэндийн шалтгаантай болоод бас их нутагтаа ярьж өөрийнхөө хамгийн сайн чаддаг загвар өмсгчийн энэ ажлаа үргэлжлүүлэн хийхээр шийдсэн байна. Загвар өмсч гэдэг бол бидний урдны мэддгээр хөнгөн гомоо явдалтай зүгээр тайзан дээр алхдаг гоёмсог арилгасан зөнгөшөө залуучуудыг урдны хандлагаар бол бас хэлж болохгүй. Эдгээр залуучууд бол мэрэгжлийн түвшинд дэлхийн брэнд болсон говийн нүүр царай болж байгаагаар бид нар төсөөлөх хэрэгтэй. Түгээр нь хүлээж авах хэрэгтэй. Гадаадын Европын гудамжинд говь кашмирын рекламанд автобусан дээр хатаастай хөлбөстэй байгаа тэр рекламны нүүр царай болж байгаа энэ залуугаар бахархах нь үнэхээр сайхан юм аа. Ингээд одоо өдрөө унтаж амрая. Сайхан байна. Сайхан амарцгаасан уу? За сайхан амарлаа. Сайхан амарлаа шүү. Отгоо. Энэ танаа тоног энэ танаа цай. Оо яс гоё. За. Энэ жимстэй. Ямар их бэлэн. Ямар юм. Дуусаг байсан юм. За энэ жимстэй цай. Танаа тоног энэ танаа цай. Энэ all coffee. За охин яваад гисэн үү? Сургуульдаа. Тий охин явсаа. Одоо манай гэрээс чи хамгийн хариуцлагатай нь манай охин. Өглөө яг сургууль дээр цагаа очиж мөртгөл нь шүү дээ. Бид нар ч юм болоо байх хаа тэгээд дараа нь
Араас нь уул цавал гарна. Уул цавал гарна. За өнөөдөр ажлын ямар төлөвлөгөөтэй вэ? За өчигдөр ярьжсэн те намаа Oak-Couture одоо брендийн маань одоо нэгсэндээ 1 жилийн тайлан буюу 12 сарын 6-нд Oak-Couture High Fashion Show гэж зохион байгуулдаг. За энэ fashion show-нд бол ер нь бол бас яг 4 дахь жилдээ зохион байгуулдаг чинь нэлээд том арга хэмжээ болдог. Одоо бол бит хоёрын хувьд ерөөсөө яг л энэ шоу арга хэмжээнийхэн бэлтгэл ажил руу орсон. Би болохоор ерөнхийдөө нөө зохион байгуулалт, менежмент, маркетинг тий бүх юмнуудаа хариуцсан. Манай ч бол яг нөө үйлдвэрлэлээ хариуцсан. Одоо тэгэл үйлдвэр дээр бужигнал. Би ч гадаа бужигнал. Одоо чи урдны нөө гадны чиг хандлагаар бол юу гэдэг хоёр талд нь одоо юу гэдэг нь алхдаг замын хоёр талд нь хүмүүс ууцсан. Тэгээд Oak-Couture-ийн загварууд ингээд алхаад байх юм шүү тийм үү? Яг. За. Хүн ер нь ингээд яг тайзан дээр бол ингээд юу гэдэг ур чадвараа гаргаад ингээд загвар өмсөд явж болно. Яг энэ амьдралын тайз дээр залуу хүн гэр бүлээ авч явахдаа ажил үйлсээ амжуулж явхад ер нь амьдралын тайз дээр нь яаж алхаж гიშгэж явах хэвтэй ер нь. Тийм. Юу гэж боддог вэ? Одоо тэгээд нөө зөв байх, зөв алхах гэл одоо хүмүүс их л зөв гэдэг үгийг ашигладаг. Яг бас зөв нь яг өвний эрх дээр яг юу чинь те. Мэдээж одоо тэгэл алдаа оноогүй юм гэж бол байхгүй. Гэлээ гэхдээ одоо нэг мөн чанар, жанжин шугам гэж байдаг те. Тэрнээсээ ерөөсөө халь байхгүй бол одоо зорилгын төлөө өөрийг хариуцлага мэдрээд л явах хэрэгтэй байх та. Зүгээр ерөн зүгээр завар зохион бүтээгчийн хувьд ингээд энэ амьдралаа жишээ нэг өнгө мөнгөөр илэрхийлвэл ямар өнгө вэ ер нь? Та дөрвийн маань амьдрал ер нь амьдрал ч өөр баялаг юм чинь тий. Нэг өнгөөр төсөөлөхөр чавар тартай юм болоо тий. Ямар өнгөний хослол бай? Цэнхэр өнгө лөө. Цэнхэр өнгө ч өөр амир олон төрлөөр хөрчдөг тий. Цэнхэр өнгө. Миний хувьд солонгийн 7 өнгө. Тий. Солонгийн 7 өнгө. Гоё штэ. Угаасаа одоо юу гэдэг тий. Ингээл урлаг, соёл ер нь ингээл бүх юмыг одоо юу гэдэг энэ амьдралаа мэдээж тэгэл амьдралын өнгө ч өөрөө тэгэл ирэнтэй бараантай үе байх үе байна тий. За өнгөлөг сайхан юм сайхан одоо гэрлэг ихтэй байх үе байна тий. Тийм учраас бол угаасаа мэдээж л ер нь хүний амьдрал тэгэл их олон өнгөл байдаг болов л гэж би боддтой. За тэгээ цайгаа угаад мордон доо. За энэ юм доо цаг байна юм. Энэ дахлаад дэмждэг энэ гангийн монголчууд ганг гэдэг үс байдаг да. Тийм шүү дээ. Хоолоо моолоо маш сайн. Одоо дуучин одоо хоолоо гам да. Одоо өвн дуулмаар байгаа гэдэг. Тийм герман чанар чадахгүй ажиллаа хийгээд. Тэг фармагийн за энэ нотыг нас ячи. За баярлаа. Хоолой болон ер нь амны хөндийн өрөвсөл энэ төрд маш сайн. Тэгэхээр танд бол маш хэрэгтэй. Та ч дуучин хүн шүү дээ. Хоббитой хүн шүү дээ. Хоббитой хүн шүү дээ. За та өглөө цагаа уучаад гараа тийхүү. Тэгээ. Манайд хин гэж дуудаад байгаа юм бэ та нар? Памбахай. Дамдан базар. Памбахай. Памгур нөхөрийн памгуранч байна, памгур байна. Манай ч хоол моолнд аягүй сайн. Янзээ хүчтэй. Памбахай жимсэн дуртай юу? За. Энэ чацарга нь байна, анс байна. Нэрс байна. Амар гоё юм байна. Дандаа өтргүүлсэн жууснууд байна. Вау, энэ юу вэ? Нэрс байна бас. Тийм. За манай хүүгийн өстой дуртай юм байна. Манай хүүхдүүд ерөнхийдөө ингээд нэг аав ээжүүд нэг хүүхдүүдтэй нэг ингээд биеинд нь сайн нэг юм уулгачих гал идүүлчих гал ингээд гуугаал тойлоод манай хүн болстой нөө. Өстой зүгээр юу л бол юу идчих. Өстой ширээний ард болоод зүгээр өстой маш доктортойгоор. Юу л юу гэд энэс л өгж манай памбаач хэд настай лээ? 4-тэй. Энийг бол 6 наснаас дээш уух хэрэгтэй шүү. За. Энийг бол та хоёр мал уух зүг баг. Яг уу. Ганга үсийг ерөөхдөө бол энэ дотор л хийцэн гэсэн үг. Эх орны эрүүл хүнсийг ийднэс гэж байгаа шүү дээ. Бас л та хоёр шиг бас л яг жиг Монгол. Тэгэлгүй яах вэ? Монгол юм. Монгол хүүхдэд л Уусаа зогцсон. Манай хамт юм уу? Тийм үү. За цагаа угаад ингээ мартыг доо. Тэгээ. За.
За шинэ өдөр эхэлсэн байна. За шинэ өдөр эхэллээ. Шинэ өдөр эхэллээ. Хоноосонд баярлаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баяртай. баярлалаа. Хумбахай. Баярлаа. Шоу амжилттай болох болтугай. Монголын дизайныг дэлхийд гаргах болтугай. Хөх хотыг байлдан дагуулах болтугай. Том зах зээл штэ. Тэглэгээ яах вэ те? За хоноосонд баярлаа. За баярлалаа. Иргэд уулзах ерөөл талбайд баяртай Бомбахай. За баярлалаа. За баяртай.